Сайн бацхан үзэгчтэй бид ковидын нөхцөл байдал цаг үеийн асуудлаар Улсын онцгой комиссийн нарийн бичгийн дарга Баярхүйтэй ярилцах гэж байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Дэлхийд ер нь одоо коронавирусын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байгаа, Монголд нөхцөл байдал нь ямар байгаа? Энэ мэдээллийг эхлээд хүргэе. 2019 оны одоо сүүлээр 12 сараас эхлээд энэ ковид гэж өвчин анх гараад тэрнээс хойш одоо өнөөдрийг хүртэл дэлхийн нийтэд 247 орчим сая хүн ковидоор өвдөж 5 сая орчим хүн харамсалтайгаар амнасаа алдсан ийм нөхцөл байдалтай. За ер нь бол манай мэргэжлийн байгууллагуудын өгж байгаагаар үндсэнд мэдээллээр бол үндсэндээ 9 сарын дундаас эхнээс эхлээд 10 дугаар сарын дунд хүртэл бол энэ дельта хувилбарын давлгааны яг оргил үе яваад одоо бол халдварын тохиолдол аажмаар буурж байгаа. Буурж байгаа шалтгаан нь юу юм бэ? За үндсэндээ бас энэ манад бол хүн амыг бол маш өндөр хувьтай вакцинжуулж чадсан. Нийт хүн амынхаа 65.9%-ийг 2 дугаар тунд ингээ бүрэн хамруулж чадсан. Өнөөдрийн байдлаар одоо 430 гаруй мянган хүнийг вакцины 3 дахь тунд хамруулад ингээд явж байна. Тэгэхээр үндсэндээ яг нэг халдварын давлгаа явагдахын хажуугаар бид нар бас вакцинжуулалтыг бас өндөр түвшинд хийж чадсан учраас манад бол халдварын тохиолдол аажмаар буурж байгаа ийм дур зураг харагдаж байгаа юм бол бид нар энэ дэлхийн улс орнуудын нөхцөл байдлыг ер нь марчгаад байна тий. Тэгэхээр одоо ер нь дельта хувилбар 9 сараас эхлээд улс орнууд хүчтэй явж исэн. Одоо дахиад шинэ хувилбар явж гин үү? Улс орнуудын нөхцөл байдал ямар байгаа юм бэ? За одоогоор бол яг дельта хэмжээний аюул тархиуц вирусын хувилбар бол яригдаагүй. Хэд хэдэн гэхдээ хувилбарууд яригдж байгаа. Одоо мю хувилбар, дельтагийн одоо саб буюу дид бас нэг хувилбар Англи улсууд бүртгэгдсэн, Оросын улбаны улсууд бүртгэгдсэн. Энэ одоо хэр хэмжээний тархалттай явах вэ? Үнэхээр одоо дельтагаас илүү аюул занал хил учруулахар байна уугүй юу гэдэг дээр бол яг эцэслэж хариу өгөөгүй. Гэхдээ бол холбогдох байгууллагууд бол бас судалгаа шинжилгээний ажлууд хийгдэж явж байгаа. Гол нь энэ яг мутацлагдсан хувилбарыг гарч ирж байгаа нэг аюул нь юу вэ гэхээр нөгөө хүний одоо өвдөд идэгсэн хүмүүс дахиж өвдөж байгаа тийм вирус мутацид орсны дараа вакцинд хамрагдсан хүмүүс өвдөх эрсдэлтэй буюу одоо өөрөөр хэлбэл нөгөө хүний дархлаанаас зогтох ийм хэлбэрээр мутацлагдаад өөрчлөгдөж явж байна гэсэн ийм төр төрх ер нь харагдаад байгаа. Цаг үеийн нөхцөл байдал гэдгийг бас нэг харуулах үүднээс нэг хэд хэдэн зураг бэлдээд эхэлсэн байна. Одоо ер нь бол манай дэлхийд дээр байдаг одоо аялал жуулчлалын том бүсүүд, хотууд сая өнгөрсөн хугацаанд ер нь ямар хуу төр төрхтэй болж хувирсан юм бэ? Юу болов? Италийн Ром хотод те 2017 оны 7 сард одоо энэ усан ориглуур дээр одоо ийм их жуулчд цуглаад хүн буужсан ийм газар байсан бол 2020 оны 3 сард эзгүй болсон байх жишээ нэ те. Францын нийслэл Парис хот байна. Ийм их хөдөлгөөнтэй байсан бол одоо ямар хуу. За энэ Италийн Милан хот байна. Одоо жуулчдын очдог Парисын Эйфелийн цамхаг 2020 оны 3 сард ямар хуу дүр төрхтэй болсон байна. Алдарт одоо Нью-Йоркийн гудамжнууд ямар хуу дүр төрхтэй болсон байна. Гэх мэтлэнгээр ингээд за энийг бол бид нар ч бас нэг тойрж гараагүй. Монгол улсын хувьд ч гэсэн бид бас дайраад гарсан. Одоо саяханда 21 оны 3 сар 4 сар гэдэг одоо хэдхэн сарын өмнө бид нар одоо урт хугацааны хөл хорионд ямар хуу байдалтай байваа гэдэг тийм. Одоо жишээлбэл энэ нийслэлтийн гудамжны би зургийг бас аваад ирсэн. Бид нар одоо хөл хорионы хувьд ямар байваа гэдэг. Жишээ нь дэлгүүрээс ингээд нойлын цас бөөнөр нь аваад нойлын цасны хомсдолд орж ирсэн. Тэгэхэд одоо тэр үед бол энэ ковид анх гарч байх үед дэлхийн улс орнуудад ямар ч бэлэн байдал байхгүй. Вирус өөрөө танигдаагүй. Ямар зам суугаар халдварлалтын хаанаас халдварлаад байгаа. Энийг яаж онцлох юм, яаж эмчлэх юм, яаж хамгаалах юм. Ямар ч бэлтгэл бэлэн байдал байгаагүй. Энэ үед чинь вакцин гараагүй байсан. Вакцин хизээ бүтээгдэх нь тодорхойгүй. Ийм нөхцөл байдал байсан. Өвдсөн хүнээ яаж эмчлэх нь тодорхойгүй. Ийм нөхцөл дур зурагтай байсан. За бидний хувьд ч гэсэн мөн л бас бэлэн байгаагүй. Европын улс орнуудад нойлын цаасандаа очирлж исэн бол бид нар дэлгүүр ороод гурил будаага нууцлж исэн. Тухайн үед анх манайх дотоод талбар гарч байгаа үед амны хаалт болтгоо билж исэн. Амны хаалтны үн нэмэгдэж исэн. Энэ дээр нь одоо байгууллагууд очиж ажиллаж исэн, торгож исэн. Энийг дагаад одоо амны хаалт зарна, хямдхан зарна мөрнө гээд заллингийн гэмтэргүүд хүртэл гарч илаа. Гэх мэтлэнгээр ингээд эргээд бид нар энэ цаг хугацааг хараад үзэх юм бол энэ анх ковид гарч байгаа үед бид нар дэлхийн нийтээр бэлэн байгаагүй. Манай улсын хувьд ч гэсэн бэлэн байгаагүй. Энийг мэдээгүй, ойлгоогүй шинэ юмтай тулгарч ирсэн. За тэгээ ийм нөхцөл байдлыг бид нар даваад туулаад гараад иржээ гэдэг тийм. Яагаад одоо энэ шинжлэх ухаан технологи хөгжсөн,
эрүүл мэндийн салбар нь хөгжсөн, хүчирхэг эдийн засагт улс орнууд хөл хоройг тогтоож ирсэн юм бэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энийг цар тахал гэж зарлаад байгаа юм бэ. Өнөөдрийг хүртэл одоо энэ цар тахал дуусах болоогүй байна. Анхаарлаа сулруулах болоогүй байна гэдгийг зарлаад байгаа юм бэ гэдгийг бид нар бас ингээд аажим мартаад яваад байгаа шүү. Тэгэхээр энэ мартаж байгаагийн нэг одоо гол түлхэц нөлөө үзүүлж байгаа зүйл нь юу вэ гэхээр бид нар бол вакцинтай болсон байхгүй. Тэгэхээр сая энэ 10 дугаар сарын сүүлээр Италид бас энэ дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд өндөр хэмжээний уулзалт болсон байна. За энэ уулзалтаар дэлхийн хүн амын 70% нь одоо бүрэн том буюу 2 том вакцинд хамруулах зорилт тавиад энэ дээр одоо NG20 улс орнууд дэмжлэг туслалцаа үзүүлж хамтарч ажиллахаа илэрхийлээд ингэ явсан байна. Одоо өнөөдөр жишээ нь Африкийн улс орнуудад аваад үзэхэд 100 хүн тутамд 4 хүн л вакцины бүрэн том хамрагдсан юм нөхцөл байдалтай. Цар тахал дуусах болоогүй байна. Тийм учраас энэ вакцинжуулалтад одоо бүх нийтээр анхаарья гэдэг ийм уриалга санаачлагыг гаргаад одоо энэ дэлхийн улс орнуудын удирдлагууд бас энэ дээр санал бодлоо нэгтгэхэд ингээд явж байгаа юм байна гэж байна. Би энэ вакцин дээр нэг зүйлийг тодруулъя. Африк твд 100 хүний 4 нь л вакцин хамрагдсан байна гэж юм тийм ээ. Манай улсад бол өнөөдрийн байдлаар вакцин илүү гарчгаад байна л та тий. Нөөц маш сайн байна. 3 дугаар тунд хамрагдах хүний тоо бас бага байгаад байна. Гэхдээ би энийг бас шууд олон нийтийн буруу те олон нийт өөрсдөө л одоо энэ 3 дугаар тунд хамрагдахгүй байна гэж хэлж боломгүй мэт санагдаж байна. Ягаад тэгэхээр 2 дугаар тунд хамрагдсны дараа ерөөсөө өвчлөл буурна, өвдөхгүй байна, хүн нас барахгүй байна гэд бүрэн итгэлтэй болсон байсан. Гэтэл 2 дугаар тунд одоо маш өндөр хувьтай хамрагдсны дараа хүмүүс өвдөөд бас нас барах хүний тооч байсан тийм ээ. 10-аар өдөрт 10-аа дараа нас орж исэн. Тэгэхээр одоо хүмүүс 3 дугаар тунд итгэхгүй байх шиг байна л да. Ер нь яагаад 3 дугаар тунг заавал тариулах ёстой юм тийм ээ. 3 дугаар тун тариуллаа гэд дахиад л өвдөн, дахиад хүн нас орно гэсэн юм итгэлгүй байгаа хүмүүс маш их байна шүү дээ. За ер нь бол вакцин анх гарснаасаа ахуулаад таныг ерөөсөө халдвар авахаас 100% хамгаална гэж хэн ч хэлээгүй. Өөрөөр хэлбэл вакцин тариулснараа танд дархлаа үүснэ ингэснээрээ таныг халдвар авсан тохиолдолд хүндрэл нас баралтаас сэргийлнэ гэж ярьж байсан. За манад ч хийгдсэн судалгаагаар бол ер нь бол манад хийгдсэн энэ 4 төрлийн вакцин хүндрэл нас баралтаас бол 90% за халдвараас хамгаалах чадварын хувьд бол 70% гэдэг ийм судалгаанууд хийгдсэн. 35 мянган орчим хүн дээр хийсэн судалгаан дээр 2 том вакцина маш хурдтай хийж чадсан манай иргэд ч маш идэвхтэй хамрагдж байсан. Тийм ч учраас өнөөдөр бид нар бас энэ тодорхой салбаруудынхаа үйл ажиллагаануудыг нээгээд эдийн засаг бизнесийнхээ үйл ажиллагааг дэмжиж явах юм боломж болцоо бид нарт гэсэн. За дараа нь бид нар 2021 оны 8 сарын 26-нд вакцины одоо 3 дахь тун буюу энэ дархлаад сэргээх тун буюу бустер тун хийж эхэлсэн байна. За энэ дээр бол бас буруу зураг ойлголтууд явагдаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол гол ярьж байгаа юм юу вэ гэхээр вакцины хүртээмж маш муу байхад 3 дахь тунг яаран битгий хийгээч тий. Бусад улс орнуудаа вакцинд ядаж 2 тунд нь хамрагдахыг хүлээгээч гэдэг ийм зөвлөмж 10 сарын 4-ний өдөр зөвлөмжөө шинчилсэн. Энэ дээр юу гарсан бэ гэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тухайн улс орны одоо халдварын нөхцөл байдал ямар хувилбар давамгайлж явж байгаа. Өөрийн улс орныхоо онцлог нөхцөл байдалтай хамруулад 3 дахь тунгаа хамруулах хийх хэсгээ өөрсдөө шийдэж болно гэдэг ийм зөвлөмжийг гаргацсан явж байгаа. Сарын өмнө гаргасан тийм сарын өмнө гаргацсан. За тэгээд бид нар манай улс энэ 2 сарын 23-нд анх вакцинжуулалтыг эхлснээс хойш өнөөдөр 1-р тунд 69.3%, 2-р тунд 65.8% хамрагдсан. За 3-р тунд зорилттой бүлгийн хүн амын 21.6% буюу 432,198 хүн хамрагдсан баг. Энэ вакцин дээр бол маш нарийн судалгаанууд хийж тэр судалгаа дүгнэлт дээр үндэслээд бид нар 3 дахь тунг хийх шийдвэрийг одоо манай эрүүл мэндийн байгууллагууд гаргаад эхлүүлээд явж байгаа. Би энэ тон дээрээс нэг зүйлийг тодруулчих. За одоогийн байдлаар 20% нь хамрагдаад байгаа юм байна. Зорилттой бүлгийн 50% тэгэхээр тоогоор бол нэг сая гаруй хүн хамрагдчихад бид зорилттой бүлгээ хамруулад ер нь бол аюулгүй болно гэсэн үг үү? За өнөөдрийг хүртэл бол дэлхийн нийтэд энэ ковидын ард гарчлаа гэдэг ийм улс орн бол байхгүй байна. Буцаад энэ вакцинжуулалт энэ төр дээр анхаарах ийм дүр төрх харагдаад байна л да. За тэгээд энэ вакцины бустер тунг яагаад хийгээд байгаа юм бэ гэдэг тийм. За одоо энэ дээр бол манад энэ явсан одоо халдварын давлгааны дүр зураг байгаа. Одоо энэ манай эрдэмтдийн гаргаж байгаа тооцооллоор энэ бид нар одоо энэ өдөр тутмын тохиолдлууд дээр хийгээд үзэж байгаа. Тэр одоо 6 сарын эхнээс ахуулаад 7 сар гэдэг энэ арай дунд хэсэгт байгаа
хэсэг бол энэ одоо нөгөө альфа хувилбарын давлгаа манай улсад дэгдсэн үе. Одоо 6 сарын үед манай дээр бол нэлээд өндөр хувьтай ийм тохиолдол илэрж исэн. Аажмаар энэ бол 7 сард буусан. Бид нар 7 сард бол бүгд аялал зугаалга хөдөө гадаа гэдэг энэ үед бол тохиолдлын тоол нэлээд маш буурсан юм байна. За тэгээ 8 сарын дундаас эхлээд манад энэ дельта хувилбарын давлгаа явсан. Анхны одоо ухааны хувилбар гэж яриад байгаа тийм. Анхны хувилбар гарснаас дельта хувилбар бол багаар бодоход вакцины үйлчлэлийг 30-50% бууруулж байгаа. Өөрөөр хэлбэл таныг 70% та хамгаалж исэн вакцин бол энэ дельта хувилбар дээр бол 40% болтлоо буурнаа гэсэн үг тийм. Тийм учраас бид нар дээр энэ дахиад нэг халдварын тохиолдол гарч байгаа. Өвдөд идэгдсэн байсан хүмүүс дахиж энэ дельта хувилбараар өвдөж байгаа. Вакцинтай хүмүүс өвдөж байгаа. Вирус өөрөө мутацид ороод илүү хүчрэхэг халдварлуулах чадвартай, илүү хоруу чанартай болоод байгаа учраас бидний өмнө тарьсан нөгөө 2 тун вакцины одоо үйлчлэлийг үндсэндээ бууруулж байна гэсэн үг. Тийм учраас бид нар дархлаагаа сэргээх буюу дахиж нөгөө вакцинаар тогтож байгаа дархлаагаа сэргээх юм зайлшгүй шаардлага бий болж байгаа. Та түрүү хэлээд байна шүү дээ, дельта вирус 2 тун хийлгцэн хүний тэр өвчний эсрэг үйлчлэлийг нь бууруулад байна гэж. Тэгэхээр чин бид нар вакцин 2 тун бүтэн тун гэж хэлээд байгаа те хийлгэснээс хойш хэдийн хугацаанд тэр вакцины нөгөө үйлчилж ийсэн тэр чадамж нь буураад байгаа гэсэн үг юм байна. Үйлчлэл нь. Тэг. Ер нь бол энэ дээр бол 3-аас 5 сарын хугацаанд вакцины одоо тогтсон дархлаа аажмаар буурж байна гэдэг ийм судалгаа гарсан байна. Энэ Англид хийсэн судалгаагаар. Энэ дээр бас 6 сард вакцин хийлгэхээр одоо 11 сар тийм ээ. 6 сард бүрэн тунгаа хийлгэсэн хүний тэр нөгөө вакциныхын үйлчлэл тодорхой хуваар буурсан бахаа нь шүү дээ. Тэгж ойлгох юм байна. Тийм учраас бид нар энэ дээр нэмэлт тунгаа хийлгэх зайлшгүй шаардлага бол эндээс үүсээд байгаа юм л да. Тэгэхээр энэ вакцины нөгөө нөлөөтэй нөлөөгүйгээд та түрүүн бас асуусан тийм нөгөө 2 дахь тун хийлгэсэн өмнө мөртлөө өвдөд энэ вакцин чи хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу гэх мэтлэнгээр ингээд бас олон нийтийн дунд юм ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Одоо хятадын одоо тэр Хубэй мужид одоо анх вирусын тохиолдол илэрч ирсэн энэ анхны хувилбар одоогийн энэ альфа манад тархсан альфа дельта хувилбараас одоо халдварлуулах чадварын хувьд, хоруу чанарын хувьд хэд дахин бага. Өөрөөр хэлбэл маш сул вирус. Одоогийн вирусээс сул вирус явж байхад халдварын тархалт тэр үед вакцин хийгдээгүй нийтэд улс дэлхийн улс орнуудад ямархуу дүр төрхтэй явж байсныг бид нар одоо зарим нь мартчихад байгаа байхгүй тийм. Хятадд жишээ нь 80,000 тохиолдол гарахад 5,000 хүн нас орж байна. Италид дэгдэж байхад тэнд ямархуу хүнд нөхцөл байдал үүсэж байна. Европын улс орнуудад тэр үед вакцингүй дэлхийн улс орнуудад халдвар тархахад ямар аюултай нөхцөл байдал үүсэж. Тэр үед тархаж исэн вирус нь өөрөө сул вирус одоогийнхоос. Америкийн нэгдсэн улсад ямар дүр төрх бид нар харж байлаа. Тэр үед ч одоо гудамжинд эмнэлэг хүнээ авч чадахгүй. Италид ямар нөхцөл байдал үүсчихсэн. Францад, Англид дэлхийн улс орнуудад маш өндөр хөгжилтэй улс орнуудад дээрэс нь эдийн засгийн хувьд мөн одоо эрүүл мэндийн салбарын хувьд бэхжсэн ийм улс орнуудад тэр халдвар ямар хүчтэй явж байлаа, ямар хэмжээний хохирол учруулж байлаа тийм. Гэтэл манай улсад бид нар дельта хувилбарын давлгаа явж байхад альфа хувилбарын давлгаа 5-6 сард явж байхад бид нар аж ахуйн нэгж байгууллагынхаа үйл ажиллагааг үе шаттай нэг явуулсан. Та түрүү вакцины үйлчлэл 2 дахь тунгийн үйлчлэл сайн байсан. Гэхдээ энэ шинэ хувилбар за дээрэс нь энэ цаг хугацаанаас хамаарат 3 дахь тунгаа хийлгэсний дараа 3-аас 5 сарын дараа үйлчлэл нь буураад 4 дахь тунгаа хийлгэх шаардлага гарах уу? Ийм тооцоо судалгаа яригдж байна уу? За ер нь бол яг эрдэмтэд одоо эрүүл мэндийн мэрэгжлийн одоо энэ дархлаа судлал, вирус судлалын мэрэгчлэнүүдийн бидэнд өгж байгаа мэдээлэлээр бол 4 дахь тун байхыг ч үгүйсэхгүй гэж. Маш олон төрлийн вакцин хийж байгаас бид нар анх төрснөөс ахвал өөрсдөө хийлэгдэг. Энэ бол нэг удаа хийгээд дархлаа насан туршдаа тогтдог. Энэ шинэ төрлийн вирусын тухайд бол өнөөдөр яг 100% баталгаа бол яг өнөөдрийн тохиолдолд бол хинч хэлж чадахгүй. Дэлхийн улс орнууд бүгд ямар ч хүмүүс хэлж чадахгүй. За баярлалаа. Үзэгчдээ коронавирусын нөхцөл байдал за мөн вакцины 3 дугаар тун зэрэг цаг үеийн асуудлаар Улсын онцгой комиссийн нарийн бичгийн дарга Баяр Хөтэй харилцлаа.